Хөгшин чон улсын туужийг судлаачид нэгдүгээрт хөгшин нэр чоноор хэнийг төлөөлөлөө хэмээн улс төржүүлэх нь элбэг байв. Тэд бол социализмын үеийн сурталчид байлаа. Зарим хэсэг нь хүний амьдралын төлөөх тэмцлийг үзүүлсэн гэж үзэж байна. Тэд зарим утгацгаар судлаачтай. Харин судлаач хүндлэгч Батсуур энэ зохиол нь зохиолч намдгийн либидог харуулсан зохиол юм аа гэж үнэлжээ. Одоо тэгвэл Батсуурын намдаг юу гэж ойлов буюу хөгшин чонын улаан экзистенцийг тайлбар хэмээх шүүмжтэй танилцъя. Намдаг энэ туужаа 1966 онд бичсэн гэж судлаачид үздэг. Тухайн үедээ үзэл суртал таарахгүй том дарга нарыг 70 битүүгээр доромжилсан байж мэдэх сэжиг бүхий зохиол гэж үзэж байсан тул 20 гаруй жил хэвлэгдэлгүй байсаар ардчилсан хувьсгалын үеэр сая нэгэн нийтийн хүртэл болсон домогт зохиол юм аа. За хүүхдүүд зохиолын бичсэн түүхийг дэвтэртээ гүйцээж чирээ. Бичсэн он нь хэвлэгдсэн он. Тэгээд 20 жил хэвлэгдээгүй шалтгаан нь юу вэ гэдгийг. Зохиолч Донорын намдаг хар бага наснаас гадаадад боловсрал эзэмшиж бүхий л амьдралаа Монголын орчин үеийн уран зохиол театрын урлагийн хөгжилд зориулжээ. Амьдралын зам мөрийг нь ерөнхийд нь хоёр хувааж үзэж болдог. Нэгдүгээрт нь түүний уран бүтээлийн замналын үе, хоёр дахь нь хэлмэгдүүлэлтэд өртөж хоригдож явсан үе. Анх 21 наснда баривчлагдаж шоронд орж байсан бол 70 наснда номоо хэвлүүлэх эрхээ хасууж бүхий л насаараа хэлмэгдэж, хохирж, буруушаагдаж явсан түүхтэй юм байна. Хэдийгээр түүнийг цаасан дээр цагаатгсан боловч бичих туурах эрхийг нь хасаж хянаж байсанд зохиолч ямар их бодож, ямар их гомдоо бол. Зохиолын гол хэсэгтээ танилцъя. Зохиолын гол хэсэг нь нэгдүгээр туужийн гол үйл явдлын хураангуй болон дүрийн танилцуулгуудаас бүрддэг. Хоёр дахь нь хөгшин чон улсын тууж хэвлэгдэхгүй байсан шалтгааны тухай өгүүлнэ. Харин гурав дахь нь туужийн мөн чанар, даалд утга санааны онцлогийн тухай гардаг. Туужийн гол үйл явдлын хураангуй. Асуулт. Өмнөх хичээл дээрээ бид бие даан судлахаар хөгшин чонын улс нь туужийг уншсан байна. Тэгвэл чонын тухай зохиол яагаад зохиолчийг барьж хоригдоход хүргэсэн юм болоо? Таамаглалт дэвшүүлж ярилцаарай. Туужид улаан харихны хүү хэмээх чонын эдэр залуугийн явдлаас өтөл насны сүүлчийн амьдралыг хүртэлх хураан өгүүлсэн зохиол юм. Түүний туужийн гол үйл явдал нэгэн жилийн ороо отооны цаг ба тэнд нэгэн өлөгчин хөөсөн олон чонын дотор гол баатраа тавьж харуулсан сонирхолтой логик тоо зохиомжтой ажээ. Гол дөрүүдэд нь дулаан хайрхны хүү хэмээх азарган чон, олон чонын дотроос эзэрхэн иргэшэн авсан өлөгчин буюу гिचий чон, айлын хотны эр охин хоёр нохой, анчин цэрэн чимэд, түүний найз гончиг гэх мэт туслах дөрүүд гардаг. Асуулт. Зохиолд зөвхөн чонын тухай өгүүлээгүй. Яагаад хүмүүсийн дүрийг бас давхар оруулж ирэх болов? Таамаглал дэвшүүлж ярилцаарай. Хөгшин чон, өлөгчин чон, залуу хүргэн чон, царай муутай охин чон гих зэргээр ямар хүмүүсийг ер нь төлөөлсөн байж болох вэ? Асуултад хариулж таамаглал дэвшүүлж мөн ярилцаарай. Зохиолын товчтой хүний явдал мэт нарийн бодож зохиомжилсан хэдэн чонын ороо отооны хөөцөлдөн бөгөөд чонын дөрүүдийг болзомлоо гэж үзвэл түүний далдлагдсан их дөрүүд нь тодорхой хүмүүс байх магадлал маш өндөр юм. Харъя. Хөгшин чоноор тэр үеийн нам төрийн удирдагч Цэдэнбалыг, өлөгчин чоноор тэргүүн хатагтай Филатова нарыг дүрсэлсэн гэх үзэл сурталтнууд тэгж тооцож их зохиолчийг баривчлан хорж байсан байна. Ерөөсө тэр үеийн үзэл сурталчид альва уран бүтээлийн дөрүүдийг энэ хэмбэ үүгээр ямар далд санааг илэрхийлсэн байна гэдэг үүднээс харж хяндаг байсны золиос нь намдгийн ил сонирхолтой тууж бөлгөө. Эрчим хүч хоримтлагдаад ирэхээр илүүднэ гэж байх бөгөөд жишээ нь хүн зөв зүгээр яваа хэрнээ уурлаж, бухимдаж эсвэл уйтгарлаж эхэлнэ.
Энэхүү нэгэнд хуримтлагдаж ирсэн энергийг тайлах, саарамжуулах шаардлага зүй ёсоор гарах бөгөөд үүнийг сублимац гэж нэрлэжээ. Энэ илүүдэл энергийг зайлуулах аргын нэг нь урлаг хэмээн тайлбарладаг. 9-2 утга зохиолын онол Улаанбаатар 2011. Мөнхөн урлагаар дамжуулан сублимацид орох арга нь нэг нь бүтээх, нөгөө нь хүртэх юм. Өөрөөр хэлбэл зохиолч өөртөө хуримтлагдсан либидогоо гадагшлуулж сублимацид орох үедээ бичсэн зохиол гэж хөгшин чон үлснэгийг хэлж болно. Намдаг гэдэг хувь хүн уран бүтээлээ туурж явахдаа бүхий л амьдралынхаа туршид хэлмэгдэж, хойрогдож, сэрдэгдэж байсандаа маш их гомдож, мөн өөрийг нь байцааж, цагдаж, хавчиж явсан хүмүүст итгэл алдарч, уурлан гомдож, өсөрхөж явсан нь ойлгомжтой. Энэ нь түүнд хуримтлагдсан сэтгэлийн либидо буюу илүүдэл энерги болж таарна. Энэ энерги зохиолдол шингэн сублимацид орсноор уг зохиол бүтээгдсэн гэх үндэслэлтэй юм аа. Либидогийн онлоор авч үзвэл дулаан хайрхны хүү бол зохиолчийн өөрийнх нь болцмолт дүрээ. Тэгвэл үлэгчин чон нь хэн байж болох вэ? Ярилцъя. Магадгүй үлэгчин чоноор зохиолч урсан өнгөрөх амьдралыг эсвэл урлагийг ч төлөөлүүлсэн байх магадлалтай. Яагаад вэ гэж юу? Яагаад үлэгчин чон тэгвэл амьдрал урлагийн төлөөлөл болж байна вэ? Тэр цагийн удирдагчид харь ихнэр авах маяг дэлгэрч эгэл уран бүтээлчийг хаавчиж дарлаж байгааг бие махбодороо мэдэрч уурсан дотоод сэтгцэд хуримтлагдсан либидогоо эрэгчин эмэгчин чонод шингээж гар фоныг нь тойрон хүрээлэгчдийн тоогоор орлуулж тус бүрийн зан авир ба хулчгар дорой долдой бэлдууц зан чанарыг нь илэрхийлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Магадгүй урсан өнгөрөх цаг хугацаа хийгээд амьдрал мөн урлагийн хөгжил солигдол нь ямар нэгэн шин сайхан юмны хойноос давхиж яваа чанас мэт урсан өнгөрдөг ба түүний төлөө хүмүүс өөр хоорондоо тэмцэлдэн эрэгчин эмэгчнээ үзэлцэн дээр дороор өрсөлдөж байдаг. Энэ зам бол амьдралын оршихуй болсон тэмцлийн зам. Зохиолч хөгшин чон улсын туужийг тэгэхээр яагаад бичих болсон юм болов? Өөрийнх нь хамгийн дуртай амьдралынх нь утга учир болсон ажлыг хийлгэхгүй бүх насаар нь илдэвлэж, хойрж, цагдаж асан тэр үеийн эрэгтэн даргатныг зохиолч үүнээс илүүгээр хараан зүхэх тийм зам намтар түүхийг туулсан үний юм. Ийм зүйл мах цусны төрсөн ямар ч хүн өшрөгчл таарна. Намдаг тэр өшрөхөл хорслын гомдлоо ийм сөрөг либидогоо хожим хөгшин чон улсын зохиолдоо илэрхийлсэн байж болох юм аа. Зохиолч 54-тэй туужаа бичиж дуусгаад жинхэнэ уран бүтээлчийн жаргалыг эдэлж өөрөөрөө бахархсан гэдэгт эргэлзэх юмгүй. Шүүмжийн төгсгөл хэсгэр оръё. Тэгэхээр төгсгөл хэсэгт нь зохиолчдыг хэлмэгдүүлж байсан баримтуудын тухай болон энэ зохиолын шүүмжийн үндсэн дүгнэлтийг бичсэн байна. Харъя. Хувьсгалын ихэнх үед олонх зохиолчдыг цаазалж, хороож, хохироож байсан ба уран зохиол бодит түүх байдагтай холбоотой байжээ. Намдаг зохиолч 54-тэй туужаа бичиж дуусгаад жинхэнэ уран бүтээлчийн жаргалыг эдэлж өөрөөрөө бахархсан гэдэгт эргэлзэх юмгүй. Тэд өөрсдийн уран бүтээлд хорсол, занал, баяр хөөрөө ирмэж шингээдэг нь ч нууц биш. Жишээлбэл эрдэмтэн зохиолч Бямбын эрдэмчин хоригдож байхад нь өөрийг нь байцааж асан дотоодын хамгаалахын харгас байцаагчийг Мангадогийн эцсийн зүйдтэй илчилсэн бөгөөд Мангадо залуудад хамлаж байсан хүмүүсээ зүйдэндээ үзээд амьсгал хураадаг. Мангадо гэдэг нь тухайн үедээ харгас сэрцгээгээрээ дотоод ямандаа нэрд гарсан байцаагч Мангас Дорж гэдгийг хин хүнгүй мэдэх болжээ. Зохиолч Цэндийн Дамжин сүрэн байна. Олон удаа хэлмэгдэж шорон гямданд хоригдож байсан бөгөөд цоорхоо өрмөг гэдэг шүлэгтээ цоорхоо өрмөгөөр тухайн үеийн хүн сурталтан буюу өөрийг нь ажлаас халж төлөөлөлөн үзүүлсэн харагддаг. Зохиолч өөрөө хэнийг хэлснээ мэдэх тул битүүхэндээ цаад хүнээ хэрхэн чадаж байгаадаа баярлан дотроо бахан хангас суусан эргэлзээгүй юм аа. Ингэж дотроо сублимацид орох нь үнэндээ онгодын өдөөгч хүч уран болдог зүй тогтлыг харин марксист онолд хүлээн зөвшөөрдөггүй жээ.
Зохиолч намдгийн хөгшин чон улсын зохиол нь зохиолчийн өөрийнх нь дотоод эрчим хүч буюу либидо гэж дүгнэж болохоор юм. Энэ утгаараа намдаг энэ тууждаа өөрийгөө болон тухайн цаг үеийн албан тушаалтнуудын дүр төрхийг чончлон бичсэн үннийг хэлж гомдлоо тайлах, хариугаа авах хүслийнхээ либидод хөтлөгдсөн сэтгэлийн бахаа хангасан зохиол гэж болохоор байна. Намдгийн хөгшин чон улсын туужийг хоёр талаас нь херменевтик үүднээс харж санал нэмэрлэх орлого хийлээ. Г. Батцуур